байцгаана уу? Ээлжид зөвлөгөөнүүд тавтан байрлана уу? Багш та бүхэндээ энэ удаа 10 зөвлөмжийг хүргэе. Та бүхэн энэ бичлэгийг үзэж байгаа л үнэхээр азтай байна. Яагаад гэвэл тухайн бичлэгийг үзсний дараа та бүхэн чихэл сурахад тохиолдож байгаа хүндрэл бэрхшээлүүдийг таван толгод тус олно гэдэгт багш нь бүрэн дүрэн итгэлтэй байна. Ингээд та бүхэн нэгдүгээр зөвлөмжөнд анхаарлаа хандуулаарай. Нэгдүгээр зөвлөмж. Та бүхэн хамгийн түрүүнд цээжлэх шаардлагатай мянган цөм буюу түлхүүр үгийг цээжлээрэй. Тухайн мянган цөм буюу түлхүүрийг бид бүхний хаврын урамшуулалт сургалтанд багтсан байна. Хоёрдугаар зөвлөмж. Та бүхэн урам зоригтойгоор тогтолт сураарай. Тарих аз жаргалтай байх, амархан байх, сайхан зүйлд дуртай байдаг. Тэгвэл та альва нэг зүйлийг сурахын тулд тухайн тархинд энэ зүйл бол сайхан гэдгийг итгүүлэх хэрэгтэй. Тухайн зүйлийг хэцүү, бэрхшээлтэй, боломжгүй гэх болгонд тарих үүнээс зугатах болно. Тэгвэл та тухайн тархийг ажилуулахын тулд энэ зүйлд би сонирхолтой байна гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Ингийн тулд нэг аргыг та бүхэн зааж өгье. Та ямар хүсэл сонирхолтой хүн бэ? Магадгүй та дуу хөгжим, спорт, тийм үү? Ямар нэг хоббиндоо тухайн чих хэлээ уйна гэсэн үг. Яг, бясалгал юу ч хийж болно. Алдартай хүмүүсүүдийн түүх судлахдаа та бүхэн өөрийнхөө хоббитоо уялдуулж судлана. Энэ аргыг хэрэглээрэй. 3 дугаар зөвлөмж нас, тийм үү? Зарим хүмүүс ингэж боддог. 40, 50 настай хүн гадаад хэл сурж болохгүй. Энэ зөвхөн залуу хүүхдүүдийн сурах ёстой зүйл байх. Эсвэл хэл сурдаг авьяастай хүн байдаг байх гэж боддог. Үгүй. Энд та бүхэн бодоод үзээрэй. 20 настай 10 хоног чихэл давтаагүй хүн, 30 настай 5 хоног чихэл давцсан хүн хоёрын аль нь мэдээж хідэн үгээрээ илүү байх бол огт чихэл судлаагүй хүний хажууд чихэл судалж байгаа хүн мэдээж 10 үгийн сангийн нөөцтэй байна үсттэй. Ингээд бодоод үзэхээр хэл сурна гэдэг бол зөвхөн насны асуудал биш. Таны дадал зуршил гэж хэлж байна. За тэгвэл 4-р зөвлөмжөнд анхаарлаа хандуулаарай. Шалтгаан бити таач. Хүн байглаасаа ямар нэг байдлаар өөрийнхөө дургуйч гэдэг юм эсвэл бэрхшээлтэй зүйлүүдээс зугатах хандлагатай байдаг. Сурмаар л дааж тийм байхгүй. Ямар нэг байдлаар шалтгаан таачдаг. Ямар нэг байдлаар шалтгаан олж хэлдэг. Тэгвэл та урагшлахгүй. Тухайн шалтгаыг та юу гэж бодох вэ гэвэл тухайн үед миний жоохон урам зориг л онторсон байна. Тухайн үед л жоохон би ядарсан байна. Тухайн үед л жоохон бууж өмөр санагдаж байна. Энэ бол төр зурих. Унтаад босоод ирэхэд эсвэл өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд босоод ирэхэд түр амралт аваад буцаад зоригтойгоо найзлахад энэ бүх зүйл худлаа байх бол тарих заримдаа худалж. Тэгэхээр яг тухайн зүйлээс түр завсарлага аваад буцаад зоригтойгоо хамт мөр зэрэгсэж явах хэрэгтэй гэсэн. Тухайн хэлний бүх дүрмийг нэг дор сурна гэдэг бол мэдээж бэрхшээлтэй. Огт дүрм сурахгүйгээр ярина гэдэг бас л бэрхшээлтэй. Тэгвэл багшийнх нь сонгож авсан тухайн номон дээр дурддагсан байгаа дүрмүүдийг сур. Эхний ээлжиндээ бүх дүрмүүдээ сурах боломжгүй ч гэсэндээ ерөнхийдөө анхан шатан болон дунд шатанд заагаад өгсөн дүрмүүдийг сураад явж явах явцад цаашдаа дараагийн дүрмүүдээ сурах боломжтой болоод эхэлнэ гэсэн. За тэгвэл та бүхэн эхэндээ их хэлшигээ тэгтлээ дуржигнуулж ярих гэж яарад хэрэггүй. Монгол хүмүүс өөрсдөө монгол хэлээр ярихдаа заримдаа алддаг. Гадаад хүмүүс ч гэсэндээ өөрсдөө тухайн хэлээрээ ярихдаа алддаг. Энэ дээр юу та нар анзаарч болох вэ гэхээр энэ ертөнцийн бүх хүмүүс төгс биш. Ямар нэг байдлаар амьдрал бол тэр чигтээ харилцаа байгаа. Харилцаанд орохдоо ярианы алдаа гаргадаг. Тэгэхээр та бүхэн гадаад хэлээр ярихдаа дуудлаганаасаа битгий хичээрэй. Багш нь ч гэсэндээ байнгын чих улсад байхгүй байгаа болохоор өөрөө сошиал ертөнц дээрээс чихтэй холбоотой мэдээллүүдийг олж унших зарцмаар хэлнийхаа мэдлэгийг сайжруулад явж байгаа. Гэвч багшд нь бас төгс сураагүй. Миний мэдгүй зүйл маш их байгаа. Монгол Улсын их сургуулийн гадаад хэл соёлын сургуулийг мэргэжлийн ангийн төгсөн ч гэсэндээ орчинд нь байхгүй байгаа болохоор дуудлаганд мэдээж асуудал байна. Зарим нэг зүйлүүд дээр багш нь төгс биш. Тэгэхээр яах вэ? Хүн төгсөрчөөд хийхгүй. Хүн зүгээр чадж байгаа дээр л урагшлна гэсэн үг. Багш нь ч гэсэн одоо ч гэсэн хичээгээд явж байгаа. Та нартай хамт хичээгээд явж байгаа гэдгийг ойлгоорой. За тэгвэл дараагийн нэг зүйл алдаа гаргахаас битгий. Энэ орчлон энэ хорвоо тэр жигтэй алдаа. Түүнтэй ижилхэн гадаад хэл сурахад ч гэсэн маш их алдна. Та алдаан дээрээ дөрүүлээд авах юм бол гадаад хэл сурах чадахгүй. Энгийн амьдрал дээр ч гэсэн жишээ аваад үзье. Та ямар нэг байдлаар энгийн амьдралдаа өөрийнхөө хувийн амьдрал дээр алдаа гаргаад тэр болгон дээрээс айгаад тэр болгон дээрээс урам зориг унтраад авах юм бол та амжилт гарахгүй. Яах ёстой юм? Хүн өөрийнхөө хувийн амьдрал дээр алдаа гаргаад түүнийг дахин давтахгүй хичээгээд явдаг шиг гадаад хэл суртаач гэсэндээ алдаа гаргасан бол түүнээсээ суралцаад л урагшлна. Алдаан дээрээ биш, амжилтан дээрээ урагшлна гэсэн. Би та бүхэнд урд нь зөвлөгөөнөөр хэлж исэн. Хүн та давуу сул талаа тодорхойлоод бичээрэй. Давуу сал талаа харьцуул аль нь их байна вэ?
Сул тал чи их байвал сул талаа гээх зарчмаар давуу талаа их болгох зарчмаар яваарай. Давуу тал чи их байгаа бол давуу талаа өнгөлөөд сул талаа зарим нэг зүйл нь байглаасаа өгсөн орхигдохгүй зүйл гэдэг. Тэрийгээ зүгээр хайрлаж инхрийлэх хэрэгтэй. Хүн угаас алтан онооны нийлбэр, амьдрал угаасаа бэрхшээл болон амжилтын нийлбэр. Альва зүйл хоёр талтай байдаг шиг бидний барьж авах гол зорилго бол ерөөсөө давуу тал дээрээ урагшлах. Тууштай байдал. Тууштай байдлыг юутаач зөвлөшгүй. Тууштай байдал хэр хүмүүс яг яаж тууштай байх вэ гэж боддог. Өдөр тутамдаа таны хийдэг зүйлийг л дахин хийхийг л тууштай байдал гэж хэлнэ. 7 хоног байлаа гэж бодъё. 7 хоногийн 5 өдөр хичээлээд авсан хүн ямар байх вэ? 7 хоногийн 2 өдөр хичээлээд авсан хүн ямар байх вэ? Өдөр тутамдаа өөрөө хилээ зуршил болгоно. Зуршил бол тууштай байдал. Тууштай байдал, зуршил хоёр бол амжилт. Тэгэхээр та бүхэн маань мэдээж нэг өдөр хичээлээ хийхгүй, 2 өдөр хичээлээ хийхгүй өнжлөө гэж бодоход тухайн үедээ өөрийнхөө сэргээх дуртай зүйлүүдээ хийхдээ урам зориг унтрах үе гарна л да. Гэхдээ одоо би ингээ болчихъя гэж бууж өгөхгүйгээр одоо тэр зогсон хэсгээс л урагшлаа гэсэн. Онлайн цахим гадаад хэл сурах сонирхолтой ижил төстэй хүнтэйгээ найз болох. За чих хэл сурж байгаа чихд байгаа хүмүүсүүд одоо хамт ажиллаж байгаа хүмүүсүүдтэйгээ найзлах гэдэг юм уу? Эсвэл хамт амьдардаг хүмүүсүүдтэйгээ найзлах зарчмаар хамтдаа хэл сурах энэ арга барилыг туршаарай. За хэрвээ хараахан одоо ингээд ганцаараа байгаа Монголд байгаа одоо чих хэл сурж байгаа хажууд өөрт ойр тойрны хүн байхгүй байгаа хүмүүс яах вэ гэхээр за багш нь линк оруулж өгнө. Энэ линкэн дээр чих хэл сурах гэж байгаа гадаад хүмүүс эсвэл монгол хэл заах гэж байгаа чих хүн гэх байдлаар та бүхэн маань хайлт хийгээд тухайн хүнтэйгээ чатлах тий чихэр хэлийнхаа мэдлэгийг сайжруулах боломж байгаа. Удаан яриарай. Хурдан алдаж ярьснаас удаан алдаагүй ярихыг эрмэлзээрэй. Хинч таныг шоолохгүй. Хүмүүс яадаг вэ гэхээр намайг ингээд хэлжүүл шоолох юм болов, намайг ингээд хэлчих юм шоолох юм болов гэж боддог. Ямар нэг байдлаар шооллоо гэж хэл бодоход тухайн хүн өөрөө асуудалтай. Яагаад гэвэл тухайн хүн хүний алдаан дээр баярлдаг л хүн байна гэсэн. Тэрнээс биш таны алдаан дээр дөрүүлээд шоолж байгаа хүнээс айгаад ах юм бол урагшлахгүй. Тэгэхээр яах вэ? Айдас амжилт хоёр бол зоосны хоёр тал. Айдас бол зөвхөн таны төсөөлөл. Аюул бол бодит байдаг. Тэгэхээр яасан? Аюул болоогүй л байна. Тэгэхээр та яах вэ? Айдас болол тэгж одоо боломж олгож болохгүй гэсэн. Зориг айдас хоёр ерөөсөө л эсрэг чиглэлтэй. Зоригтой бай. Алдаанаасаа битгий. Удаан яар. Хурдан ярих гэж яарад хэрэггүй. Тэгээд гадаад хэл сурах зорилгоо хүмүүс хурдан сурах юм чиг яардаг. Галс нэг төдөөхтэй олчихсан. Жилийн дотор нэг дуржин л ярьчихсан гэж боддог. Үгүй гадаад хэл сурна гэдэг бол урт хугацааны төсөл. Урт хугацаанд хараарай. Тууштай байдал өдөр болгоны дадал зуршил, хичээл зүтгэл бий даах чадварын одоо нийлбэр. За ингээд эцэст нь та бүхэндээ хэлэхэд хүн болгон өөр өөрсдийн суралцах арга барилтай. Яг ингэж сур тэгж сур гэсэн дүрэн байхгүй. Яг энэ зөв энэ буруу гэсэн дүрэн байхгүй. Өөрөө өөрийгөө анзаарна гэсэн үг. Ерөнхийдөө мэдрэмжээ дагна, зүрх сэтгэлээ дагна. Ямар тохиолдолд жоохон ядраад байгаа юм шиг байна. Ямар тохиолдолд жоохон ирчүүч хэрэгтэй. Тэр үедээ амраад ав. Ямар тохиолдолд жоохон одоо өөрийгөө шахах хэрэгтэй, өөрийгөө загнах хэрэгтэй, өөртөө ярих хэрэгтэй, өөрийгөө дайшлах хэрэгтэй. Тэр үедээ өөртөө урам өг. Ингээд зүрх сэтгэлээ дагаад өөрийнхөө суралцах арга барилаа ол. Яавал би юунд урмшдгийг, ямар хүнтэй хамт байхаар урмшдгийг, эргэн тойрны хүрээллээ ол. Эргэн тойрны 5 хүрээллийн нэг нь та. Урам зориг өгч өөрийн чинь одоо давуу тал дээр чинь магтдаг, сул талыг чинь уучилдаг. Таныг доош нь хийдгүү, таныг дандаа магтдаг, алдаа гаргасан ч гэсэн зүгээрээ гэж хилчдэг хүрээлэл таны хажуунд байна уу? Тэгэхээр ерөнхийдөө ямар ч зорилго дээр гадаад хэл сурах дээр ч гал нь биш. Ямар ч зорилго, ямар ч амжилт, ямар ч аз жаргал амжилтан дээр хажууд чинь байгаа хүрээлэл маш их чухал. Эргэн тойронд таныг дэмжиж өгдөг, болжийн, танаар бахархдаг, таны алдаа дутагддаг, уучилдаг ийм хүрээлэл донд та одоо улам цэцгэлдэг гэсэн. Багшийнх нь ажлыг та бүхэндээ хамтраа хийгээд явхад миний эргэн тойрны хүрээлэл маш их нөлөөлсөн. Яагаад тэгэхээр эргэн тойронд маань дэмжиж өгдөг, хайрлаад өгдөг, алдааг минь уучилдаг, амжилтыг маань үнэлдэг, бахархдаг, урамшуулдаг, надтай хамт асдаг, надтай хамт одоо амжилтанд хүрдэг ингээд хүмүүсүүд байгаа учраас би энд ирсэн. Тэгэхээр яах вэ? Эргэн тойрны хүрээлэлээ маш сайн анзаараарай. Гэр бүл, найз нөхд, таны хайртай хүмүүс таныг үргэлж дэмжиж байгаасаа гэж багш нь одоо хүсэж байна. Ингээд чих хэл сурах үйлсэд нь өндөр амжилт хүсье. За ээлж зөвлөгөөний анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн зөвлөгөөр уулзцай баяртай.